чанар гэдэг юм. Бөөнрийн За. чанартаас явж исэн. За. Тий. Бөөгийн чанарт явна гэдэг чинь кино шиг юм ярьд юм байлээ дээ хүмүүс. Тий, ер нь кино шиг юм болдог. Гэтэ над тэнд хамгийн амар байсан юм яасан бэ гэхээр тэндээс яг нэг хүн галзуурчдээсэн. Галзуурчдээсэн. За, яасан. Тий. Тэнд чанар дээр оцсон бүх айл гэр бүлүүд юуны зуглын гэр гэж байдаг. Зуглынхаа гэрийг ингэж нэг нэгээрээ манах хэрэгтэй байдаг. Тий. Заавал ингэж бөөнөрөө нэг нэгээрээ манаад яг улаач нь болохоор шүн унтахгүй манах хэрэгтэй байдаг байхгүй юу? Яг тэгж манжаах үедээ ерөөсө зуглын гэрээс гарч болохгүй. Зуглын гэрлээ орсон л бийдс ингэж гарч болохгүй. За. Тийм тэр тооноор шагаач болохгүй, халахвчаа шагаач болохгүй. Огт гарч болтгоо юм бэлээ. Тийм. Тэгж гарсан хүмүүс галзуур төшөөгээд бидэнд анх сануулж ясан явуулна. За. Тэгсэн чинь нэг их ч ингэж яагаад тэслэхүү ганцаар амж исэн юм шиг л гараад Улаанбаатар Сонос олон улсын хөгжмийн наадам 8 дугаар сарын 2-нд төв цэнгэлдэх хүрээлэнд. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. Сив болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай. Сайн байцгаана үзэгчтэй, өртөө 4 season 2 дараагийн дугаарт тавтаа морил. За бид бүхэн та бүхний мэдж байгаачлан мэдж байгаа дөө аимшиг юм ярьдаг, бодит болсон түүхийг бодиттой зочинтой ингэж хуваалцаж сайн ярилцдаг тийм подкаст байгаа. За өнөөдөр хэн ирсэн бэлээ? Хулан. Тэмүүлэн. За танилцсандаа таата. За манай эхний нэг асуудаг асуулт зүгээр ингэ сайхан ам халаах зорилготой. Аимшиг кино гэж зэдэг байдаг те. Тэгвэл чи манай үзэгчдэд өөрийнхөө хамгийн ийм амар айжсэн аим шиг киног санал болгооч. Бүх цаг үе. Сүүлд Netflix-с Incantation гэдэг хятад киног үзсэн. Тийм. Би тийм шашны төрлийн аим шиг кинод айгуу дуртай. Ялангуяа Incantation анхудаа орж ирж. Тийм, Аз шашинд бол нэлээд дуртай. Тэгээ дараа нөгөө Ихсума бас дайжгүйсэн Солонгос юм. Тийм, ингэж сүнс даардаг, Япон сүнсийг даардаг. Incantation болохоор нэлээд яг сэтгэлд орсон яагаад вэ гэхээр нөгөө гол үйл явдал нь болохоор ээж охины хоорондын гэхдээ бас тийм муу ёрын култ байгаа хгүй тэрний талаар их гардаг. Тэнгүүдээ дараа нь жаахан судалсан чинь яг тэр кинонд гардаг гол үйл явдал нь бодит байдлаас сэтэлсэн юм яа. Тийм билээ тийм. Stop Rotten Mango гэдэг хуудас байдаг. Тэрэн дээр яг Incantation-ы бодит болсон явдлыг нь тайлбарлаж кино болно гэдэг бодит явдалтай нэгж тайлбарж бичлэг гаргасан билээ. Тэрнээс үзээд нэлээд аюул санагдчихсан. Тийм гол утга нь нөгөө альбин чөтгөрийг хүмүүс нэг тосгоныхан бурхан гэж шүтээд тэгээ тийм үйл явдал болсон гэд ихэнх кинонд гардаг ихэнх юмуд нь бол яг бодит болсон юм билээ. Би зүгээр нөгөө маркетингаас нь олж үзчихсэн байхгүй юу? Маркетинг аягүй хүчтэй явсан шүү дээ. Яг жинхэнэ хүмүүс харагдаад байна гэдэг тийм нэг юм сони юм симбол гаргачаад тий. Incantation-ыг үзсэн. Тэгээд юу яа? Зүгээр заавал үзээрэй гэж зөвлөмөр нь. Би тэгээд нөгөө өөрөө угаасаа аим шиг киноны хоббитай. Тэгээд нилээн дээгүүр орох found footage төрөл гэсэн үг тий. Нөгөө олдсон юм футажнээс хийгдсэн юм шиг. Тэгээд тэр хийцлэл яж хат нөгөө нэг Аз соёл болохоор бид нартай илүү ойрхон. Тэгээд дээрээс нь шийдлүүд нь үнэхээр айлгаж ирсэн тий. Надад хамгийн таалагдсан хэсэг нь нөгөө нэг газар тойроод идэв шүү дээ. Тэрэн дээр бүр ингээ хамт сандраад бүр тэрээ яага нэг юм дугуй харагдаал тэгээд ингээл яваад идэх те. За нэг амар спойл хийхгүйгээр үзээгүй хүмүүс үзээрэй. Тэгээд дээрээс нь би анх удаа чамаас сонслоо. Тийм бодтой болж исэн ер нь үйл явдлаас сэтүүлж хийсэн юм. Ямар сууг гэлээ YouTube Rotten Mango. Окей. За доор нь сайхан оруулчихъя. За яг тэр видеог нь чатуулаад 7 хоног болгон нэг азтан шалгаруулж $100 бэлнээр өгнө. Азтан болох маш амархан. Яаж вэ гэж юу? Та CV-гийн аль салбараас Oxbar-ын бүтээгдэхүүнийг худалдаж аавна. Худалдаж авсан бүтээгдэхүүнийхээ
баримт буюу биелний зургийг Oxbar-ын Instagram хуудас руу явуулахад л болно. Ингээд л болоо. Азтан болох бүрэн боломжтой. Энэхүү урамшуулалт 7 хоногт нэг удаа үргэлжлэх бөгөөд хэдий олон оролцсон төдий чинээ азтан болох боломж өндөр болно. За, өнөөдөр надад өөртөө тохиолдсон юм ярих гэж байгаа тий. Тий, өөртөө тохиолдсон юмуудыг гэтээ яг яриад байвал одоо миний хувьд болохоор сүнсийн нэг тийм аимшиг зүйлд нэг ингээд тийм аимшигтай зүйлээ босон гэж хүлээж авах дурггүй. Яагаад вэ гэхээр агуус багасаа сүнстэй ойрхон өссөн. Тэнгүү сүулдээ сүнснүүд манд яг үндэ амар байх шаардлагагүй гэдгийг юу нь ойлгоцсон гэх юм уу да. Тэгвэл би чамаас хамгийн анхны одоо шууд асуух асуулт надад бол тэгж л орж ирж байна. Яагаад сүнстэй ойрхон өссөн юм? Багасаа бүр нэлээд бага байхад ер нь айгу мэдрэмтгий гэдэг байсан. Тийм хамгийн анх удаа болохоор дүүгийнхээ сүнсийг хамгийн анх удаа харж байсан. Би нэг 10 хүрээг байсан юм ч гэсэн. Тийм дүү болохоор бас нэг сургуульд ороогүй байсан. Тийм жоохон байсан гэсэн. Надаас дөрвөр дүү байхгүй юу? Тийм тэгээд ингээд хотод ингээд ирчдэг байсан. Хотод аав ээжтэйгээ ирээд тэгээд юм туслан шиг юм газар ингээд очиод хэсэг амьдэрдэг байсан. Тэр үед яадаг байсан бэ гэхээр 100 ингээ болонгууд шүн унтан штэ. Тийм тэнгууд дүүптээр ингээ хамт унтдаг. Тийм тэнгууд 100 болонгоо би ингээд хаяа гадаа гарсан байж дээ байхгүй шүн. За. Тийм тэнгууд унтаад хальт шүн сэрсэн чинь би гадаа дүүтэйг хамт гарсан байдаг байсан. За. Тэнгүү маадуу болохоор ингээл 0 мөл орж байгаа эсвэл би засаж байгаа эсвэл тоглож моглож байгаа гэдээ уурт ингээ яваад байдаг гэсэн. Би ингээд гинт яагаад би гадаа гарчих чагаа юусан ингээд ойлгодгүй байж байгаа. Тэгээ буцаад ингээ нүдэн ханангуу буцаас ирчдэг. Тиймэрхүү зүүдэлдэг гэсэн. Тэгээ хаяа жихнээсээ гадаа гарчдаг гэсэн. Тэгээ ингээ жихнээсээ орч ирэх хөндлөг ороод унтдаг байсан. Тэнгүүдээ яг хамгийн анх ерөнхийдөө дүүгийнхээ сүнсийг бол яг тэгэж бол анх удаа харж ирсэн. Тий. Би ингээ хамт гараад ийнэ гэсэн чинь нөгөө намайг манай дүүгийн сүнс ингэж хөтөлж гараад байдаг байсан билээ. Тий. Энэ 3 4 удаа тохиолдоод баг 5 дахь удаа нэ би яг ингээ нэг шин унтж агаад тэгээ маа дүү яг хажууд унтж байгаа би ингээд унтж байгаа. Тэгээ унтчихсэн чи яг 3 мурын үед ч 2 3 үед гинт сэрчиж байгаа. Тэнгүүтээ яг л нөгөө манай дүү ийм тасхаар фигүр болцсон. Тэгээд айгуу тийм өтгөө өстэй байхгүй юу? Өтгөө үсээ ингээд урт тустай тэрийг ингээд задгаа тавьсан. Тэгээд тэр ингээд өдөр нь боочдөг, шүлждэг болохоор ингээд буучгаар болцсон. Гэхдээ буучгаар үстэй нэг ийм жохон юм өндөртэй тасхаар фигүр ингээд намайг хажуунаас ингээд миний хажуу зогссон ингээд намайг ингээд оролдоодсон байхгүй юу? Түлхээдсэн. Тэгээ би унтж байгаад ингээд хальцгээд ингээд хажууд байгаа юм хараа мөлөөгөө ингээд харсан чинь намайг тэгээд анаа хойлоонд гарыг энэ хоёулаа хамт гарч тоглоё гэд. Тэгээд гоо юу вэ? Одоо шүн болцсон байж яах гэдэг юм гэсэн чинь гэнэ би ингээ хамт гарч тогломоор байна гэд намайг ингээд зоохгүй юу. Тэгээд би яг унтчихад гоо юу вэ гэд ингээд гараа ингээ хөдлөсөн чинь яг миний ингээ хажуугийн гар манай дүүгийн гар надад баригдсан байхгүй юу. Тэгээ би ингээд манай дүү хажууд байна. Гэтэл би юу хараад байгаа вэ? Энэ юу вэ гэд яг тэр үед ингээ яг ойлгоод тэгээ яг зог тусаад шууд ингээд айсандаа нүдэ байна тэгч унтчихжээ. Тэгээд өглөө босоод бас эвгүй байсан ч гэсэн би бол нэг айгаагүй яагаад вэ гэхээр манай эмээ бүү байсан. За. Манай эмээ угаасаа бүү болохоос өмнө хүртэл удган байсан байхгүй юу? Тийм хүмүүсийн эмээг үздэг, шившлэг хийдэг, хардаг. Тийм удган байсан. Тэгээд эмээ дээрээ ингээд хилээд ингээд ийм болчлаа. Ингээд энэ дүү ингээд харагдаад тахын ингээд нэр ингээд шүн гарч яваад том болоо та хэд ингээд анзаарсан гэсэн чинь жаахан ингээд харж агаад үгүй наа чин яатсан байна. Жаахан хүүхдийн сүнс ингээд мэдхгүй өөрөө мэдлгүй биеэс ингээд гараа авчт юм аа гэд. Тэгээд жаахан хүүхдүүдийнхээ юм хийгээ яваад байт ингээд. Тийм тийш надад анх удаа тайлбарлаж ирсэн. Тэгээд яг хамгийн тод дүүхээ сүнсийг бол харж ирсэн. Маш сонирхолтой. Тэгэхээр чи нөгөө нэг хүн болгон чи бүр ингээ анх удаа орж ирж байна. Ийм яриа. Тэр юу вэ гэхээр за нэг бол хөндлөнгийн нэг юм харс өдөр мөдөр харлаа гин. Одоо болж бүтэхгүй муухай юм. За нэг бол ч гэж ер нь тийм. За нэг бол өгсөн хүний тий магадгүй за одоо ойрынхоо нэг өгсөн хүн ч юм уу. Тийм хүн ирлээ гэж ярьдээ ер нь за дийлөвчлэн
эмээ өвөөгийнхоо ч юм уу те нэг эргэж ирж байгаа юм шиг мэдрэмжээр би ингээд шүн зүудлээд сэрсэн чинь ингээд байжсэн. Гэхдээ би нэг хаагүй. Хажууд дэргэд унтж байгаа бүр дүүгийнхаа сүнстэй чи харьцсан байна гэсэн үг болж таарна. Танаа дүүд бол ямар нэгэн тийм өөрт нь нөгөө дараа нь би тийм зүудлээ тэгээд ингээд юм хэцүү юм байхгүй. Жоохон болохоор мэдхгүй. Ямар сони тий. Тэгээ яг анх тайлбарж өгч ирсэн. Угаасаа хүүхдүүд ч айгу тийм мэлмээ нэгтцсэн ихэд тийм мэдрэмж хийдэж штэ. Нэг сонсч ирснээр жоохон зулаан онгорхоо болохоор мэлмээ нас бүрэн хаагдаг үед тий. Тийм. Тэгээд манай дүү бас тэгээд байсан бэлээ. Миний бас хаяа өөрөө сүнс бас тэгээ гарчдаг. Гараа авчдаг. Тийм. Тэр бас нэг удаа хичээлдээ явах чагаад тэгээ манай эмээ нэг юм жижиг офстай хүмүүсийг үздэг офстай тэр дотор нь хичээлдээ явах юм ингээд сууж исэн юм мэдчихэл ингээд тэнгуүтээ юм үзэж байхдаа шившлэг хийдэг тэнгуүтээ ингээд юм одоо майн уншиж байгаа шившлэг хийдэг байхгүй юу алшаанд ингээд шившдэг тэрийг би ингээд сонсоо сууж исэн чи гинт ингээд доороос ахуулаад гэл ингээд юм мэдрээ явчихгүй юу тэгээ ингээд чичирсэн тэгснээ жаахан даарсан билүү дээ гэж бодвол ингээ хайцсан. Тэгээд манай эмээ дууссан. Манай эмээ бас нэг юм ихчтэй хамт ажилдаг. Тийм. Тэгээд тэр хоёр дуусаа за эмээ одоо явлаа шүү гэсэн чинь наваа нөгөө ихч жаахан байлгаж яснаа. Чи сая хаалга гараа авцсан уу гэдэггүй юу? Гүү би энд ингээ эмээгээ ажуу байжсэн шүү дээ гэсэн чинь. Өө дүүлж энэ сүнс чинь гараа авчиж. За. Тий. Тэр нэг миний ингээ ингэсэн үед ингээ миний сүнс маань гараад зүгээр хаалга гараа авчижсэн байлээ. За. Тий. Тэгээ гараа. Тэгээд эмээ ингээ жаахан намаа жаахан шоолоо тэгээд буцаад ингээд намайг харахтаа миний сүнсээ дуудаж өгчээсэн. Тий. Ямар сони. Тий. Би одоо нэг анх удаа сонсож байгаа юм шиг одоо яг нэг нөгөө л яриа би чинь энэ чинь манай нөгөө ер нь бол за бүр яг дараа нь орохгүй жааж магадгүй. Гэхдээ чи нэлээд season 2-ын сүүлийн гэхэр би бараг 20 хүнтэй ярьсан байгаа байхгүй юу? 20 хүнээс анх удаа чи юм ярьж байна. Бусд нь болохоор би жам сая дахиад хэлье. Би станерэ тэгсэн чинь тэм мараал эргээл харсан чинь цонхон дээр тэм байгаал шүн миний дээрээс багалзуурдаал гэвээс 9 жороор сонсцсон байгаа. Тэр нь баг айхаач байлж байна. Аха. За тэгсэн чинь чинийх сонирхолтой болоо явчлаа шүү. За тэгээд аажимдаа юу болов тэгээд хамгийн анх дүүхийн сүнсээ явчаа дараа нь гэтээ яг тийм өгсөн сүнсүүдийг бол баг зэрэг ганц хоёрыг бол харсан. Яасан бэ гэхээр яг тэр байшиндаа би бас амьдарч исэн. Яг тэр 100 л байсан баг. Тэгээ би ингээд ороогаад манайх юм хоёр юм тустай өрөөтэй хамгийн цаатлын өрөөдөө ингээд унтдаг. Тэгээ ингээд жоох хүүхд ингээд ороорож байгаа шүү дээ. Бус нь бүгдээрээ гараа явцсан, ажилдаа явцсан. Тэгсэн чинь ингээд миний ингээд нүдний үзүүрт яг энэ хойно ийм надад дүр зураг харагцсан байхгүй юу? Яасан бэ гэхээр намайг ороо ингээд хураад юмаа хийгээ байжсэн чи хойноос хүн хараад байгаа юм шиг санагдаад гол нь бүгдээрээ гадаа байхад гэрт хин ч орч ирээгүй байхад хэн байж болох вэ гэд ингээ хайлт ингээ хоошоо харсан чинь ийм гурвалжин ийм том ийм дүрстэй шав толгойтой бараг 3 м гаруй өндөртэй нэг юм хойно зогсож исэн. Тий. Тэгээ би тухайд ингээд нэг хайлт харчаад ингээд айчж байгаа штеп. Тэгээ тэнгүүтээ ингээд хамаг толгоос гэсэл үгүй зүгээр миний үсмэс байсан бахаа мэдгүй гээл тэгээ буцаа ингээд харангууд байхгүй. Тийм. Энэ ингээд дахиад нэг 3-4 хоногийн дараа дахиад автагдсан. Яг тэр өрөөндөө байжсэн. Дахиад өглөө ороо хураажсэн. Дахиад ингээд яг л нөгөөтг чинь ийм гурвалжин яг ийм одоо тэр чинь конус гэх юм да нэг ийм тарпицсан бийтэй тийм. Тарпицсан бийтэй яг дээр хоёртой шав толготой. Тийм зүйлийг бол харж байсан. Тэгээ шууд яасан эмээдээ хэлсэн. Энэ юу вэ гэд яасан болоо гэсэн чи эмээ маань ингээд нэлээ харж агаад энэ юу айх шаардлахгүй. Энэ зүгээр энэ газрын эзэн байна гэж хэлжсэн. Тий. Бидэд ингээд тэр зүгээр түрээслээд хэсэг амьдарч исэн. Тий. Тэнгүүдээ нөгөө газрын эзэн өөрснөө ямар ч холбоогүй өөрсдийг ямар ч цусны төлөвлөлийн хүн биш сонин хүмүүс ирээ амьдарч ангууд ингээд шалгаж исэн юм шиг үлээ ингээд ажиглаад манай гэрийг яагаад энэ юу хийн ингээд тийм тэр нь ингээд манай имэж мэддэггүй байхад хамгийн анх ингээд надад харагдаад тийм тэгээ би тэр имэж гэсэн ч зүгээр айх шаардлахгүй би ингээд аргатаад хэлээ явуулсан гэж тийм хоёр дахь удаа бол яг тийм болчихсон тийм чи магадгүй имэтэйг ярьж үзчихсэн үү би ингээд яалтчгүй л нэг юм сүнс мүсийг ингээд мэдрээд байна хардсан байна гэд энэ тал дээр чи юу гэж тайлбарлах вэ? Энэ тал дээр болохоор
одоо эмээ маань яг идэвхтэй бөө болсноос хойш ер нь бол би хилдэг байсан. Онгодуудаа би шууд хилчдэг. Тийм ингээд би мэлмэтэй юм болоо яасан бол гэдэнгүүт ер нь бол мэлми байгаа. Тийм гэхдээ манай дүүд илүү байгаа гэж хэлсэн. Тийм манай дүү болохоор юм алтан түвшээ болох хувь заяатай гэх мэтчлэн ингэж цовдлогдсон. Тэгээд манай дүү илүү эмээгийн төвшин шиг ийм сайн юм хардаг, тэгээд юм ойлгодог, ингэж зүгүүд мөдөл нь орж ирдэг. Тийм. Тэнгүү чамд болохоор яг чи хөгжүүлж болно, өсөхгүй бол хэрэггүй гэдэг. Тэгээ би ер нь бол хайцсан гэх юм уу та. Яшиг гэлт тий. Тийм. Одоо яг үнийг хэлэхэд надад жаахан төвхтэй байдаг гэсэн. Тийм, жаахан төвхтэй. За, хоёлаа юу яа? Одоо жоохон юм ярих юм чинь энэ урд нэг ундаа байгаа хийгээд угаараа. За энэ манай нөгөө Monjus гэх компани манай нэвтрүүлэг ивент тэгч жоохгүй юу? Тэгээд ийм газта ундаа гэдэг юм байдаг шүү дээ. Тэнгууд одоо манай орчин үед гол нөгөө сахаргүй. Тэгээд ийм жимсний амттай газта ус гарсан байгаа. Тэгээ ам натч магадгүй юм ярьж явахт нь маш сонирхолтой тий. Одоо 3 дахь түүх маань бол миний бүр ингээд хизээч ингээд мартаж чаддгүй тийм түүх байт юм аа. Тиймээ яг бодоод үзэнгүүд жаахан гонхтой. За. Гонхтой түүх. Тэр маань ингээд тэнд хуучин тэр амьдардаг байснаа болоод шинэ бэлгэлөө нүсэн. За, бэлгийн лагер руу. Тийм, бэлгийн лагер руу 2 давхар лагер руу нүсэн. Тэрүүд ингээд манай хойдоо тэгээд имээ дүү ээж ингээд бүгдээ хамт амьдардаг байсан. Олон өөрөөтэй болохоор тийм. Тэгээд нэг удаа дүү битээр болохоор дээдлийн өрөөндөө аав ээж хоёрын хажууд ингээд унтдаг. Тэгээд битээр ингээд газар унтдаг. Яг хажууд нь битээрийн хажууд ийм нойлын хаалга байдаг байхгүй юу? Одоо тэр өрөөний нойл гэсэн үг шүү дээ. Тэр хаалга байдаг. Гэтэ тэрийг нойлыг ерөөсөө ашигладаггүй. Тэнгүүдээ ингээд жижигэн цонхтой цонхыг ингээд битүүлээд ингээд төгтсөн байдаг байхгүй юу? Тийм яг тийний ингээд хажууд нь ингээд толгоо тавиа унтдаг байсан. Тэгээ нэг өдөр яасан бэ гэхээр манай хойд аав ингээд өглөө дөрвөөс ажилтаа гээд тийм тэгээ би ингээд уцамцаа алдчих авал тэгэл унтаад өгсөн. Тэгсэн чинь нэг сонин гинт би ингээд шүн сэрчихгүй юу? Яагаад сэрсэн бэ гэсэн чинь юу нөгөө нэг нойлын хаалга гэдэг хөдлөөдсөн аахгүй юу? Дуграацсан хажууд. Так ингээд дуграацсан. Тэгээ би дүүгээ ингээд хэлцээ ижийн сонсож яах гэсэн чинь үгүй юу ингээд нам тоохгүй унтаад өгсөн. Гэл тэгэл за яах вэ ингээд юу юм сайлмал гооч эвдэж үнтэрсэн бэлгэдээ цонхон эвдэрсэн байхаа гэж дөө. Тэгээ буцаа унтцсан. Тэгээ жаахан байж байгаа дахиад дуурайд байсан. Так ингээд амар дуурайл тэгэл би нэг савлаалтай. Тийм савлаа. Яагаад юу савлаад амвал гадаа юм уу шуурм муур байхгүй гоё л байсан даа гэл. Тэгээ би сүулдэ жаахан залхаад тэгээ би босоод доошоо шатаар буугаад доотлын галтгооны өрөөнөөс жижиг сандал аваад ийм түшлэгтэй ийм сандал аваад тэгээ тэрийгэ дээшээ ингэж зөөгөөд тэгээд хажуудаа толгойнхаа хажууд нөгөө нэг хаалгаа түшүүлээд тавьсан. За ингээд юм түшүүлээд тавьчих юм бол дуурахгүй. Хөдлөхгүй гэдэг. Тэг хөдлөхгүй. Тэг энд ямар ч юм болсон өглөө болгоё. Тэг. Өглөөс ирээд энэ асуудал шийдэгдэх байхаа гэж бодоод тэгэл ингээд тавьсан. Тэгээ буцаад унтсан чинь гинт ингээд дахиад нөгөө хаалга чинь так гэж дуурангуудаа би дахиад хаалгаар ингээд харчиж байгаа штэ. Гэтэ ингээд унтчихсан болохоо шууд чигээрээ харангууд нөгөө хаалганы доотлын жижигэн завсар харагдаж штэ. Шууд тийшээ ингээд шууд ингээд нүд харчиж байгаа байхгүй юу? Тэгсэн чи яасан бэ гэхээр нөгөө нэг хаалганы тэр доотлын жижигэн завсараас нэг юм хар юм ингээд гарч ирээд. За. Ингээд нэг иймэрхүү хэмжээтэй нэг юм нүүрсэн тийм биетэй ч юм шиг биегүүр ч юм шиг тийм сонин бөөгнөрсөн хар юм яг энэ тэр хаалганы доороос ингээд гараад ирсэн. За. Тэгээд миний нөгөө тавьсан сандалны энэ түвшлэгэн дээр ингэж яваад. За. Тэгээд түвшлэгнээсээ доошоо ингэж буугаад тэнгүү яг доошоо буунгууд тэн дээр яг миний толгойд үлдэж байгааг тулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүү яг тэр нь хар юм ингэж доошоо буусаар байгаа яг нүдэн дээр ингэж тулж исэн. За. Тэгсэн чинь тэр үед болохоор 3 өнгөрчээсэн хэр баг зэрэг үүр цайжсэн харцангуу цэнхэрт гигээтэй болцсон байхад нөгөө юм чинь ингэж миний нүдэнд ингэж тулстаа гинт бүх юм тасгар болцсон. За. Тий. Ингээд юу ч сонсогдгоо болоод юу ч харагдгаа болоод нэг юм би нэг сонин ийм зоонд ингээд орчиж байсан тухайд. Тэнгүүтээ яг ингээ юу болсноо би ойлгоогүй ч гэсэн энэ ямар нэгэн зүйл байна. Тэгээд над дээр ингээ хүрээд ирлээ. Одоо ямар нэгэн
амар царай амар юм гарч их байх гэж бодоод тэгээ би жах ингээ айчихсан ингээ байчихсан байхгүй. Тэгсэн чинь тэгэж бараг минут гарантай ингэж байсан чинь юусэн юуж болоогүй. Зүгээр ингээ тасаар чигээр байгаа л байсан. Тэнгүүдээ хиндэ ингээд амар аягаад хамаг хүүтүүс ингээд цуваад ингээд борон ингээд нөлөөс авах гээд уйлах гээд амаа ингээд ангаахад юм дуурчдахгүй ингээд бүх юмаа ингээд барьсан юус дуурчдахгүй байсан. Минут гараа ингээд юу ч хийхгүй нөгөө харамжийн нүдэн дээр байсан юу ч хийхгүй байгаадсан чинь би жаахан ингээд гайхаж эхэлсэн. Яагаад юу ч хийхгүй нэ тий. Яагаад ин кино мэнд гардаг шиг ч юм уу ямар нэг юм царай мөрөө байхгүй юу ч байхгүй юу болоод ингээд тэгснээ нөгөө жоохон хөвтэйсэн болохоор сүултээ ингээд гайхаад эхлэнгүүд нөгөө гайхан зориг болж хөврээд тэгээ дотроо ингээд за энд гайгүй юм шиг байна. Би юу найхгүй гэж. Тэгээ ингээд шууд ингээд өөрийг ингээд зоригжуулаад эхэлчихсэн байхгүй. Одоо чи юу ч хийсэн би чамаас юусаа айхгүй. Тийм би ингээд сэрээд чи ингээд юусаа байхгүй болно гэл юусаа чамаас айхгүй. Одоо надад чи дайрсан ч болно би чамаас айхгүй гэд ингээд бодоод ингээд бүх юмдаа ингээд орцсон хамаг бие чангалцсан ингээд нүлэмсүлээс ингээд бараг уурцсан ингээд байжсэн чи гинт так гэл манай юу хойд ам глаасаагаад өглөө болцсон. Тэгээд тийм бүхэн байхгүй так гэд нөгөө юм чи байхгүй алга болцсон. Тийм. Тэгээд ингээд сэрсэн юу вэ гэд дэше харсан чи аав ингээд хөдөө явах чаа ингээд чи аав унтаг ингээд наваа ингээд хараад үгүй харин ингээд энэ ингээд юм дуграад муугаад ингээд нөгөө хаалгараа буцаа харсан чи тэнд ямар сандал байгаагүй. Тэнд ерөөс ямар сандал байгаагүй. Хайцаа. Би ерөөсөө доош бууж сандал аваагүй байсан. Тийм үү. Тий. Тэг ингээд бодоо үзсэн чинь би доошо бууж сандал авч байгаагаа би өрөөнөөсөө өөрийгөө харсан байгаа байхгүй. Би ингээд доошо ингээд биеэрээ бууж тийм одоо POV тийм ямар ч юм хараагүй. Би зүгээр би доошо бууж ийн би сандал авж ийн гэж өрөөндөө унтчихахдаа би өөрийгөө харсан байгаа. Бас нөгөө сүнс нь миний юм л гараа явцсан юм шиг байгаа. Тэгээ ингээд ямар сандал байгаагүй тэгээ би айсандаа босоод нөгөө өрөөлөгөө орсон ямар ч салхи орох ямар ч боломж байгаагүй. Тэгээ бүх зүйл зүгээр зүүд ч юм уу бодч юм шиг нэг юм хоёрын орон дотор юм болоод тэгээд дуусчихсан. Тэгээд би нөгөө хойд автаа хайлт хийлээд ингээд ингэчлээ гэсэн чинь имиж юм хамж гайгаа одоо унтаад тэгээ босоод хэлчихээ гэдгсэн. Тэгээ би тэр өдрөө өглөөнөө унтаад тэгээ өдөр нь босоод ингээ имэдэг шууд ингээл босоод хэлж байгаа шүү дээ. Имээ ингээд ийм болоо тэгээ би ингээд зүүдэлсэн юм шиг байна. Гэтэ би ойлгоогүй ингээд сандал мал ингээд ярьсан чи ерөөсө сандал аваагүй хэлээ гэдгсэн чинь за би яах та хараадахыг гээд энэ 20 цагийн дараа маань гээд надад буцаж хэлсэн. За чиний харсан юм чинь болохоор яасан бэ наа чамайг дагаад над дээр ирэх гээд чамаар дамжуулаад хүрээд ирсэн нэг сүнс байна гэж хэлчихсэн байхгүй. За ерөнхийдөө имээгээс тулсамж гоох гээд тэрийг надаар дамжуулах гэсэн юм шиг үлээ. Тийм болохоор тусламж гоохж байгаа ингээд ийм цаашаачгүй наашаачгүй болцсон сүнс байсан гэсэн. Тийм ямар ч юм тэрэн болох тийм өөртөө сэтгэлийн тийм хэцүү юм байхгүй. Одоо миний ойлгосноор бол тийм гаццсан үхсэн ч амьдж магадгүй үхсэн гэдэг ойлгоо байж байгаа сайхан ойлгосон ч юм гаццсан байсан. Тийм сүнсээсэн болохоор бас аим шиг царай мөрөөж байгаагүй. Зүгээр ингээл надад ирээд ингээ гаццсан. Одоо яах вэ? Тий хойшлаасаа ингээд одоо яах ч юм бол ингээ тиймхүү байдалд болцсон. Тийм нэг сонир тохиол болчихсон. Тэгээд ийм нэг сүнс байна гингүүд надаа яг ч тухайн үед шууд тэр сүнсийн царай ингээд нэг юм дүрслэл ингэж орж ирчихсэн байхгүй. Яасан бэ гэхээр нэг юм 40 хүрээгүй 30 гарсан нэг ах жаахан надаас жаахан нам хавтаар магадгүй метр 70 60 эдтэй ч юм уу. Тэгээд ийм жэсэн өмдтэй нэг юм цэнхэр ийм орс юм шиг нэг юм тийм кантсан юутай биеийн тавирын цамцтай богиндхон юм үстэй тийм нэг ах гэ зүгээр яг имээ ингээд нэг юм хүний сүнс байна гэсэн чинь калт нэг кадр ингэж нэг тийм ахын дүрслэж ивэл тийм тэгээд ойлгомжтой манай юм тэгээд уулзаад тэгээд ятсан. Явуулчихсан. Арга төвшөлдөг гэдэгтэй. Тийм. Угаасаа тэгвэл одоо тэгэл бүх юмний тайлал нөгөө эмээгээс чинь ирсэн үр удмын л нэг юм байгаад байна уу те? Тий. Ялангуяа танаа дүүд илүү байгаа гэсэн шүү дээ. Тий, дүү илүү мэдрэмжтэй. Гэтэ энэ тал дээр бол бид нар ерөөсөө айж чих ч юм уу ямар юм болдоггүй. Хамгийн их хэцүү зүйл маань хил ам хамгийн хэцүү байдаг. Хил ам гэдэг. Тий. Хүн ямар нэгэн хүнээс хил ам орчих хамгийн хэцүү байдаг. Тэр ямар тийм байрч болох зүйл биш. Шууд ороод ирчдэг учраас.
Тэрнээс сүнс залбинч төр бол ингээд учрыг нь олоод агатаа явуулчихдаг учраас. Одоо нуухгүй бол дүүн яаж байна? Дүү бас ярьж гин үү инглээ тэглээ гэж харлаа үзлээ гэл. хаяа ингээд ийм зүүдлэгдэг иймэрхүү болдог гэж ярьдаг. Гэтэ одоо дөнгөж сая төгссөн оюутан байж аваад төгссөн болохоор маш завгүй тэгээд тийм одоогоор бит хоёрт бол тийм оролцохгүй байх юм да. Оролцохгүй байгаа. Гэтэ манай ээж бол маш их оролцдог. Оролцдог уу? Манай ээж бол яг жинхэнэ алтан түвшин яг одоо. Тий. Бас эвгүй юм харна үзнэ. Тий. Одоо энэ дараагийн ярих юмуд маань яг цэвэр тэрэн дээр суурилсан. Тий. Юм одоо шууд ярьж юм. Тэгээ. Дараагийн ярих юмуд нь яасан бэ гэхээр би ингэж багтаа ингэж хаардаг байжгаад нэг юм дутаа юм байна. Багтаа ингэж хаардаг байсан. Тэгээд би нөгөө хотод зуны амралтад энд хотод ирдэг байсан. Тэгээд Эрдэнэтэд сурдаг байсан байхгүй юу? Эрдэнэтэд нэг удаа тийм дагдаг сүнстэй таарчсан. За. Тийм. Тэр нь яасан бэ гэхээр би ингээд хороол байдаг байсан. Ингээд гудамж ингэж дамжиж ороод гэрлэг ордог байсан. Тэгээд хоёр гудамж дамжиж гэрлэг ороод эхний гудамжин дээр маа найз байдаг байсан. Нэг ангийн хүүхдүүд. Тэгээд бид хоёр ингээд өсвөр насны хүүхдүүд байсан болохоор наач харахтал ингээд юмараа хэрэгтэй хэрэггүй нэг охин, хоёр охин ингэ байгаа шүү дээ. Юм арьсаар агаад тийм. Тэгээ би нэгээ ингээл нэгээр нь дуудаал байхын юмарсаар агаад тэгэл манай гэрлэг ороо би болохоор хоёр гудамжаа таваад гэрлэг ордог байсан. Нэг өдөр битээд нэлээд орой ярьсан. Нэлээд бүр ингээд наач аргаад дуусаа бүр ингээд цэнхэрэнхтэй болсон үед харж исэн. Тэгээ цаад чинь за одоо явъя гэд тэгээд ороод би бас гэрлүү ингээд нөгөө хоёр эхний гудамжаа ингээд даваа явж исэн. Тэгээ ингээд явж исэн чинь би юм юутай малгадаа ингээд цам зүмсцэн. Ингээ хамаг юм ингээ битүүл за одоо наач гацсан хүүтэн байгаа штеп. Ингээд чанга ингээ болцсон явж исэн чигээд хойноос маа найз наа дууцсан байхгүй юу? Тий. Хулаан ингээд дутхгүй юу? Тэгснээ ингээд эхэндээ ингээ юм сонсцоо яжсэн гин чивчээ хасна юу илээ? Ингээд яа эргэлцсэн бэ гэхээр цад жайлдээ орчихсон би нилээн доошоо явчихсан. Гэтэ тэр хоолой амар ойрхон сонсгоцсон байхгүй юу? Хулаан ингээд. Би ямар ч хоолой мол эсвэл ийм хүлийн чимээ ч юм уу над руу уцамцаар яриг үдээ эсвэл бороо сонсож байгаа та. За мэдгүй гээл дахиад ингэ явсан чинь тав алах гэж байсан чинь шууд чихэн дээр хулаан ингэ. Яа за. Дахиад дуурсан. Яг тэр үед ингэ гатчихсан. Тий хамаг хүс цуваад хамаг ингэ нуруугаар ингэж хүтөөс цуваад бүх юм биеийн бүх шар ус босоод ингэ тий тэр үедээ ингэ баг зэрэг нөгөө тийм сүнсний ям баг зэрэг жоохон мэдлэгтэй байсан болохоор энэ юу ч байсан энэ бүр үнэхээр юу ч байсан би хоош авч болохгүй гэдэл мэдчихсэн. Тий ингээд лог гэж бодоод үтсэн ч гэсэн алидийн гэрлөг орчихсан. Яа тий юм байж болох гол нь хулаан гэж дуудаж байгаа нь манай сайн найзын хоолоогоор дуудаадсан байхгүй юу? Тий зүгээр хулаан гэсэн бол өөр нэг айлын хулан байж болно шүү дээ. Яг манай сайн найзын хоолоогоор яг намайг хулаан гэж дууддаг шиг тэгж дуудаадсан байхгүй юу? Тий яг л анги дотор байгаа юм шиг ингээд дуудаад. Тэгээ хоёр дахь дээр ингээд бүр амар чихүүц сүрээ тэгээд за одоо би ерөөсөө аргашаач болохгүй би зүгээр чигээрээ урагшаа харсаар байгаа л би ингээд харах хэрэгтэй гэл тэгэл жаах ингээд 10 секунд ингээд хөс зогсож яснаа хамаг юм ингээд битүүлээл бүх ингээд цүнхээ ингээд барьж аваад тэгээ шиг гэлэг үгүйжсэн. Тэгээд гэртээ ороод имээ сая ингээд намаа нэг юм дууцаа гэл тэгсэн чинь имээ ингээд харж ясна өө тийм байж тээ битгий шүн орой яваад гэж хэлээ тэгэл тэгээ жаахаа харагдаад ингээд нуруу муруу илж өгөөд тэр имийг ингээд Хэмнээ хамгаалагч имэйл байгаа юм тий. Тий, угаас имээтэй хамт өссөн болохоор. Тий. Хүмүүс бас их тохиолддог кейстэй. Чихэн дээр нэр дууддаг. Тий. Хажуунаас чинь хараад байжсэн юм чигтэй найзтай чинь. Тэгээд салангууд нь альбаар шоглож. Тий. Тэгээ нөгөө эргээд харах юм бол харагдчихдаг гэдэг байна тий. Харагдах юм бол өстой шууд дагаал шууд харах юм бол амар айн тэгэл ирээл наалтан тий. Тий. Процесс бол тиймэрхүү би ч одоо баг мэрэгжлийн болоод байгаа шүү Тий, дээ. тий. Тэр бол байдаг л айлны гудамд айл нэг юм гадуур байж лээдэг юм билээ. Тэгэхдээ Америкаар бол skin walker байж магадгүй юм шиг үлээ тий. Гэж одоо Америкт болохоор яад юм билээ ингээд ийм хоосон байшин байгаа шүү дээ. Хаалга онгорхоо гэтээ ингээд доторх нь хав харах уу. Тэнгүүдээ хүмүүс ингээд уртуул ингээд алхаа байж идэг. Тэнгүүдээ нэг хүн ингээд гэж гарч ирснээ hi can you help me with something гэд надад нэг туслаад өгөөч гэх тэнгүү тэрийн нэг хүн сонсонгод өө за гэд тэг дагаа яваад орчих юм билээ. Тэг Америкт бол нэг тэгж одоо шоколад юм шиг үлээ. Тийм Монгол болохоор ингээд яг ингээд ажиллаж байж байгаад
Тэгээ нэрийн тогтоогоод авчт юм шиг л. Тийм болохоор нэрээр нь дууддаг тийм нэрээр нь дууддаг юм шиг л. Ер нь тэгэл нэрээр нь дуудах юм бол эргэжтэй харагддаг л дээ. Тий. Манай нэвтрүүлэгт ч нэг харцсан хүмүүсээс их орсон шүү дээ. Тий. Тэгэл ингээл хойшоо харсан чи ингээл харцсан мэддэг байхгүй. Тэгэл харсан чи тийм юм зогсоол тэгэл би таг гацаал гээл. Тэгэл ерөөсө хар дараал. Тэгээд энэс дараа нь болохоор жаахан том болоод нөгөө ахлах сургуультай ороод яэш мэш тэнгүүдэд дараа нь шууд хотод оюутан болж байгаа чи тэгээд оюутны амьдрал ингээл би нөгөө хоёр сургууль муул ингэж явж исэн. Тэнгүүд нөгөө итхий ядарчдаг. Ядраад ирэнгүүт яхаа хаяа ингэж би сул болоод хаяа би өөрөө сүнсний дайлаганд өртөжтэй байсан. Гэхдээ сүнс харах нь бол айгаа багасчдаг. Болчт юм билий ядархаа. Тийм ялангуяа шүн ингээ зүудэн дааралж марлдаг ч юм уу тийм их юмудад айгаа багасч исэн. Намайг бол айгаа сонин тийм аа. Гэтэ эмэгтэй хүнийг юу нэг гэдэг юм шүлээ ингээд хоосон юмн дээр хайлт гიშгчэнгүүт ингээ савн дайлыгаа сүнсчин гараа авчихдээ шүү гэд. Хоосон юмн дээр гэдэг. Тий одоо ингээд энэ газар тэгшин байгаа гэж бодонгууд нөгөөтг нь жоохон нүхтэй. Хий гიშгэх гэсэн үг тий. Тэнгүүт ингээ гараа авчдаг шүү. Би бол 2-3 удаа тийм зүйл болж исэн. Юмн дээр хайлт ингэж хий гიშгээд ингэж сандраад хайлт айгаад тэгээ миний нөгөө юм чаа амархан гараа авчдаг юм шүү лээ. Тэг ингээ гарч яваад тэг хэсэгтээ ингээ сүр сүлдгүү сүнсгүү ингээ хамаг юм ажиллан бүтгээ хичээлэн бүтгээ болж юмлаа. Тэгээ үзүүлэнгүйж сүнс чангаар авцсан байна. Бас мэдв штэ тий. Тийм билээ. Эмэгтэй хүмүүст бас газраас харж явах хэрэгтэй байна тий. Тийм бас саврын хий орчдөг ч илүүтэй ерөнхийдөө жаахан анзаарах хэрэгтэй юм шиг. Сонирхолтой юм ярьж шүүжээд тий. Анх удаа сонсон юм. Бас мэдв штэ тий эмэгтэй хүний үед. Тийм. Тэгээд юунд явсан явж байсан? Чанар гээд юунд бөөнрийн чанартаас явж байсан. За. Тий. Бөөгийн чанарт явна гэдэг чийст кино шиг юм ярьд юм байлээ дээ хүмүүс. Тийм, ер нь кино шиг юм болдог. Гэтэ над тэнд хамгийн амар байсан юм маань яасан бэ гэхээр тэндээс яг нэг хүн галзуурчдээсэн. Галзуурчдээсэн. За, яасан. Тий. Тэнд чанар дээр оцсон бүх айл гэр бүлүүд юуны зуглын гэр гэж байдаг. Зуглынхаа гэрийг ингэж нэг нэгээрээ манах хэрэгтэй байдаг. Тий. Заавал ингэж бөөнөрөө нэг нэгээрээ манаад яг улаач нь болохоор шүн унтахгүй манах хэрэгтэй байхгүй юу? Яг тэгж манжаах үедээ ерөөсө зуглан гэрээс гарч болохгүй. Зуглан гэрлээ орсон л бийдс ингэж гарч болохгүй. За. Тийм тэр тооноор шагаач болохгүй, халахвчаа шагаач болохгүй. Огт гарч болтгоо юм бэлээ. Тийм. Тэгж гарсан хүмүүс галзуур төшөөгээд бидэнд анх сануулж ясан явуулна. За. Тэгсэн чинь нэг их ч ингэж ягаад тэслэхүү ганцаар онж исэн юм шиг л гараад тэгээд бийц хар ингээ гарсан чинь нөгөө нэг амар юмуд нь харагдаад тэслгүүдээ галзуурч байсан. Тийм тэгээд бидэд өглөө тэр их чиг ингээ юм барьж авсан юм билээ. Тэр хүмүүс нь нүцгэн ингээ левчгээ ингээ тайлцсан ингээ өсөн ингээ харцаацсан зүгээр л амнаас нь хөөс сахраал ингээ хүн байха болцсон. Яана. Тийм тэгээ барьж аваа тэгээд хот руу буцаж авчихсан. Тийм зүйл бол аюу болсон. Тэр одоо яагаад тэгдэм бол яагаад ч явахтай нөгөө нэг онгодоодаа буулгахт нь оронд нь орохын тулд цуглардаг зүг. Одоо тэр чинь чанар дээр юм шалгалт авж ийн л гэсэн үг юм байлээ шүү дээ. Зөв хар ухаанаар бол багштайгаа очоод тэгээд ингээд одоо шинэ удган зайран болж байгаа хүмүүс нөгөө сахи онгодоо буулгах үед нь дайрч орё гэдэг тийм зоригтой байдаг. Тэгээд илүү нөгөө сүм өвн ингээ нэгтцсэн байдаг үед нь асар олноороо ингэж цуглардаг юм шиг байлээ гэсэн. Ерөнхийдөө шүү. За би басаа мэдэхгүй юм. Тий. Ер нь тэгдэг анх шууд чанар дээр очихдоо бүх хүмүүсээр тойрог угаасаа хийлэгдэг байхгүй юу? Яг энэ дотор юу ч байх ёсгүйгээд тэнгүүд одоо ойлгомжтой шүү дээ. Ямар нэг юм байгаа зүйлийг тойрчингууд тэр тойргоо дагаад бүгдээр аваарч гэсэн үг. Тий. Орох гол алдцаа юм. Тий, алдчихдаг. Тэгээд тэр зулын гэр дотор нь бас нэг жоохон тийм заншил ёс байгаад байна шүү дээ. Тэгээд тэнчэнээсээ гарч болохгүй шүү гэдэг нь тэрийгэ манжаага хүнд мэлмийн ингээд төр нэгтцдэг ч юм уу те нэг тиймэрхүү юм байгаад байгаа юм те. Тийм. Одоо хамгаалалт хийх хэрэгтэй. Одоо зүгээр ингээд тэнд хонжоогоо зулын гэрийг хонжоогоо гэдэг чинь шал өөр зүйл болчихж байгаа байхгүй юу? Илүү хариуцлагатай хамгаалалттай байх хэрэгтэй гэдэг сануулж байгаа.
ерөөдөө илүү чи эмзэг байгаа шүү л гэсэн үг. Тийм. Харамсалтай юм тий. Тийм харамсалтай. Тэр үнэхээр амар байсан. Тэнийг их ч ингээд явцсан ш тэгээ бүүнөр ингээд дээрчсэн. Тийм. Гэтэ тэр чанарын хувьд бол маш үнэхээр маш сонирхолтой үнэхээр гайхалтай байсан. Тийм би маш олон ингээд бүүнөртөө ингэж танилцаа. Одоо зүгээр өөрийнхөө гэрийн бүх биш ингээд зөндөө олон бүүнөртөө ингэж очиж тийм үзүүлэх боломжтой. Тэгээ жоохон байсан болохоос түрүү наваа жахаа ингээд хөөртөөл ингээд явуулчихдаг байсан. Тийм. Тэгээд тэнд бас манай ах ингээд яжсэн юм аа. Улааны утай онготтой. Тэгээд ороод гэтээ анх удаа авч исэн болохоор орч чадаагүй гэх юм уу да. Ерөөдөө би бас тийм хөөзөд болох гэж ингээд хальт мэдэрсэн гэх юм уу. Бөөнөрөө гэрт байжгаад ингээ хингэлгээ нүдэд исэн. Гэтэ ягаад ч надад хингийг нь хагах юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Энэ хингийг нь хагах гэдэг энийг хагах гэдэг нэгэд яг миний ингээ хажууд ингээд амар чага нүдэдсэн чи oh my god энийг хагарлаа гэд за одоо ингээл 3 секундын дараа хагарлаа гэсэн чи яг 3 секундын дараа хагарсан. Хингийг. Тэгээд хингэр хагарсан учраас нүүл явдлыг үйлчлэх боломжгүй гэж боцоохтор авчихсан. Чанар дээр очиод нөгөө өөрийнхөө онгодыг бас таньдаг гэдэг нэг юм ярьж ирсэн. Энэ чиний одоо онгод мөн үү? Тий. Тэгвэл тэ нөгөө зүүдэлдэг байсан нөгөө нэг төрх нь харагддаг юм шиг байлаа шүү дээ тий өөрийнх нь онгод нь. Зүүдэнд нь орж ирдэг хвчлэн тэр нь яг ингэж урд нь орж ирж мэрдэг. Киног юм ярьдээ мэлээ тий энэ яг мөн үү гэдэг юм да за мөн байна. За одоо буулгая гээл тий. Тий. За тэгвэл одоо вирус чи ингээ оруулъя гэл. Гайхалтай. Миний хувьд гэхдээ хүүхдийн зүгээс бол маш сонирхолтой санагддаг. Гоё л байсан. Тэр чидээ тэгэл үлгэр том шиг санагдаж шүү дээ. Хүүхдэд бол ялангуяа тий. Тэгээд нөө хүүхдээсэн болохоор бас амар юм л ойртолдог байсан баг. Ял хэдэн хүүхдүүдээ нийлэл тоглоо явчихдаг гэсэн. Хамаалал тий. Тий. За өөр түүх байна. Өөр ковидын үеийн үнэхээр ядаргатай түүх. За. Ковид одоо оюутан байхдаа ингээд ийм ядарчж байгаа шүү дээ. Ядрангууд би ингээ ямар нэгэн зүйл босон ч ядарсандаа унтаад өгч байгаа. Тийм. Шүн сэрвэл яг үндэ ядраад шүрмэс татаас ирж байгаа байхгүй юу? Тэгсэн чи ковидор ямар ч тийм байхгүй. Ковидор ямар ч ядрах нөхцөл байхгүй. Зүгээр сэрүүн зүүдэлсээр агаал ковидыг бол дуусгачихсан. Маш олон удаа миний сүнс ингээ биенээс гарч явж исэн. Тэр би маш олон удаа ингэж барьж исэн, харж исэн. Тий. Тэгээ бас манай онгодуудаас намайг бас ганц хоёр шоглож исэн. Тий. Шоглохын үед яасан бэ гэхээр би ингээ астрал хийхийг амар оролдоод байсан байхгүй юу? Би чамаас яг сайн асуух гэжсэн. Аха. Шинэ сүнс өөрөө гарч явдгийг чи мэддэг учраас астрал аялал хийж үзнэ үү гэж те харагдчихсан. Угаасаа өөрөө нөгөө ингээд итгэхээ уйдаад байгаа учраас бүх зүйлийг ингээд судалчихж байгаа астрал projection гэж үнэхээр гоё юм байд юм байна. Өөрөө хийж үзээгээд өөрөө үнэхээр хийж чадахгүй байсан байхгүй юу? Үнэхээр хийж чадахгүй байсан. Тэгээ би нэг өдөр ээжийн орон дээр яг ээжийн унтдаг талтайг ингээд унтаад байжсэн чинь ингээд шүн ингээд гинт нэг юм сонин биний уруу ингэж өнхөрөөд байгаа юм шиг санагдаас ирчихгүй юу. Тэгсэн зүүдэндээс ирсэн юм шиг л. Гэтэ би сайн ойлгоогүй. Юу ч гэсэн ингээ уруу болоод байгаа юм шиг санагдаад ингээд нүдээ ингээ хальт нээсэн чи миний хөл ингээ дээш өрөвцдөөс. Миний толгой ингээ доошоо болцсон. Би яг ийм биш ийм хэлбэртэй болцсон. Тий. Энэ яг намайг ингээ чи астрал хийж чадахгүй байна уу? Ингээл хийчихдээ штэ ингээ шоглож байгаа юм шиг нэг тий нэг юм муухай жагаа санагдчихсан. Эсвэл би ингээд өөрөө астрал хийх гээд яг хийх чаах үедээ өөрөө айгаас ирсэн юм шиг. Тий. Ямар нэгэн байдлаар миний хөл дээшээгээ тэгээ миний толгой ингээд орчихсон. Тий. Тэгээ ингээд бүр хамаг цосмос ингээд гүйж байгаа юм шиг ингэж мэдрэгдээд амар айц мэдрэгдээд нэг юм би юу доор юм байхгүй байгаа тийм айц мэдэгдэжсэн. Тэгээд өөрийгөө хүчээрс ингээд сэрийгээд тэг арсан чинь зүгээр л ингээд удаж байгаа. Тий. Тэгсэн чинь хайлт сүнс маань ингээд дээшээ гарцсан байсан юм шиг лээ. Тэгээд дундаас нь бариад авсан юм шиг. Тий. Өөр бас нэг удаа юун дээр ахыхаа өрөөнд ахтайгаан унтчихсан юм аа. Нах ингээ орон дээр би ингээ газар ингээ унтчихсан. Тэгээ надад нэг дуу амар таалагдаад. Тэгээ тэр дуу ингээ шүн ингээ сонсонгоо унтаад өгцөөсөн. Тийм. Хүн ямар гоё дуу ял ингээл тэгэл унтаад өгцөн байсан чинь хальт минут хүрээгүй 10 секундын дараа энэ би дахиад ирсэн байхгүй юу? Тэгсэн чи би ахыхаа хажууд ирсэн. За. Ахыхаа хажууд би ингээ орон дээр ингээ сууцсан ирсэн. Би ягаад энэ дэж ойлыг ингээ харсан чинь би тэнд унтчихсан. Тий. Би тэгээ унтчихсан өөрийгөө харсан. Гол нь тэр дуу явсаар л байсан миний утсан дээр. Чи угаасаа жоохон тийм ховсны хэлбэрт ч юм уу, аль эсвэл жоохон ядархаараа ч юм уу, за эсвэл бүр зүгээр байж захтаа ч юм уу. Тэгэн гутаа сайн нөгөө нэг онготооч чамайг шоглосон юм шиг байлээ гэсэн шүү дээ. Нөгөө чи нэг асууж үзнэ үү?
Би ингээд нэг юм астрал аялал юм байд юм аа. Би угаасаа юм жоохон чадвартай гэх юм уу? Одоо юу гэж хэлэх юм? Чадвар гэх юм уу те? Тэрэндээ өөрөө бараг дасцсан те. Тэгээ би юм астрал аялал хийж үзмээр байна гэж хэлж үзчихсэн үү? Би яг астрал гэж хэлж үзэж байгаагүй. Гэтэ би өөр амтаас асуугдсан. Ер нь ямар нэг юм байгаа болоо хөгжүүлэх гэсэн чинь намайг амар юм гарандаа ид шидтэй юм байна гэж хэлжсэн. Би өөрөө зураач байхгүй юу? Тий. Тэгээд хаа юм нэхэж мэгдэг. Гарандаа ид шидтэй чи чам нэг юм гоё нэгсэн нэг юм өнгөтэй юм байна. Энийгээ чи ямар нэгэн одоо чухал юм ажил уулзлан дээр өмсөх юм бол чамд аз дагуулна гэж нэг удаа хэлжсэн. Тий. Тэгээд бас нөгөө хүн бариач болох айгу тийм. Ирээдүйт юм байна. Гарандаа өвцтэй тий. Өвцтэй юм ингээд. Тэрнээс бол нүдэндээ ч юм уу тэрийг бол яаж байгаагүй. Одоо тэр нөгөө яг астрал хийх амар осолтой гэж яриад идэв шүү дээ. Заримдаа нөгөө завсрын ертөнцид очиод нөгөө хідэн төрцөн байгаа юмнуудын дунд очиод тэр чигтээ үлдчихдэг. Яг гоо тэгэд үлдчихсэн хүмүүнийг бол би сонсож байгаагүй юм байна. Гэхдээ нэг ярьжсэн хүмүүсийн ер нь яриануудаас сонсохоор астрал аялал яг жигнэсээ хийж үзсэн хүмүүс байдаг гэдэг байгаа байхгүй юу? Яг гоо миний найз нөхөд дунд алхал та. Тэг чи яг үний юм уу удлаа аль нэг гээд тэгтээ нэг яригадад байдсан шүү дээ. Би чамайг өшөө дахиад онготуудтайгаа сайн ярилцаад астрал аялал хийж суруул яадан юмэр санагдаад их өөрийгөө дандаа хажуунаас нь хардаг те сүнсэн бинээсээ гарч чаддаг гэдэг чинь тэгээд өөрөө нэг тэрийг учиргүй хөгжүүлэе гэж бодохгүй байгаа шүү дээ юм илмигээ нээгээд тэр талаар нь биш астрал аялал хийх талаар нь хөгжүүлвэл яад юм бэ гэж болно. Гэхдээ энэ үнэхээр амар яг юм жигнэсээ би ингээд нисээд байгаа юм шиг. Гол нь нисэж байгаа унж байгаа хоёрыг нөгөө хүн нисдэггүй болохоор нөгөө ялгадаг. Тий. Тэгээд нисээд байгаа хэрнээ тэрийг унаад байгаа гэж ингэж айж хүлээж аваад дим билээ. Тэрийг яг даван тоглол болно. Ер нь тэгээд хязгааргүй юм өөр амар айцтай тий. Далаа ороод хязгааргүй доош унах ч юм. Тий. Тийм учраас бид нар нөгөө жоохон бахта ихэнх зүй тийм байдаг гэсэн шүү дээ. Жоох одоо ч гэсэн хаяа нэг унаад сэрч байна гэдэг. Өндөрөөс унж агаад тав гэж сэрч байна. Тэр бас хүний нилээн том айдас баг тий. Тэгээ тэр айдсыг астрал хийж явах давах хэвээр тий. Тийм давах магадгүй хийж явах болгондоо мэдрэх ч юм уу. Тэнгүүд харин тэгээ би үнэхээр яасан үнэхээр зүрхэнд орсон. Энэ оролдмааргүй юм байна. Би одоохондоо бэлэн биш юм байна гэдгийг бол ер нь ойлгосон. Тийм. Гэтэ хаяа өссөн өсөөгөө бас унтж байгаа. Тэгээ гэр дотор астрал хийсэн л гэж тийм. Тийм зүүдэлж агаад би ингээд босоод галтгоолоо явж ийн гэж зүүдлээ. Тэгээ галтгоонд явж явах цаанд ингээд энэ ахын өрөө ингээд тэгээ тэр өрөө тэгээ тэр нойлын өрөө тэгээ галтгоо байгаад тэгээ буцаж ирэхдээ ингээд тэгээ юм болно доо гэл ингээд яг гэрч дотор нисээд байгаа байхгүй юу. Яг ингээд нисэж явж байгаа л тэгээс ирчихэж байгаа юм. Тэгэл босоод өрөөндөө шаллахаар яг л манайхт нь байж гин, яг л тэдэр байж гин. Яг миний уугч исэн уус яг тэндээ байж гин. Харснараа тий. Тий. Яг 10 секундын өмнө би яг энд сүнсээр очсон байсан байхгүй. Маш сонирхолтой тий. Тий, тиймэрхүү болно. Тэгээд энэ бүх зүйлүүд бас хэсэг нэг яасан. Нэлээд хүндэрсэн. За. Жаахан хүндэрсэн. Ковидын дараа. Тий. Яасан бэ гэхээр нэг сони юм болдог гэсэн юм. Ээжийн орон дээр унтахаар л юм болдог болцоо. За. Сүлдээ. Манай ээж Queen Size орон дээр ингээд унтдаг. Тэгээ ингээд баруун тал нь ингээд унтдаг. Яагаад гэвэл яг уртаас нь ингээд зурагт харчдаг. Тий. Зүүн тал болохоор цонхон тал болчдөг. Тэнгээ баяа баруун тал дээр унтангууд би ингээд дээш хараад унтангууд л ямар нэг юм шүн заавал болдог гэсэн. За. Тий. Цонхон талдаа унтангууд зүг. Тэнгүүдээ ядраад ингээд тийшээгээ харч чадахгүй ингээд замдаа ингээд унтаад өнгөө тэгэл зандаа шүн юм болдог гэсэн. Жишээлбэл ингээд нэг ингээд унтжгаад гинтл хоёр тал баах хүмүүс хэлдэлсэн. Ингээд энд нэг хоёр хүн, энд нэг хоёр хүн. Тийм яг ингээд тэр хоёр хүн зөв миний орыг ингээд шууд ээж орыг нэвтлээл ингээд хоёртоо зогсцоо ингээд хэрэлдээл баг гар мараа ингээд чи ингээд хэрэлдээ нөө хэрэлдэж байгаа сүлд ингээд чихэн дээр ингээд аймаа сонсдоо тийм ингээд чихнээсээ хэрэлдэж байгаа сонсдоо тийм сэрчижсэн. Тэгээ яарсан юу ч байхгүй. Тийм юу ч юу хэрэлдэж байгаа хүн би тэр ганцаар ингээд унтж байгаа. Тийм заримдаа гэхдээ би мууртайгаа хамт унтахаар арай гайгүй гэсэн. Тийм муург унтахаар ингээд дандаа тийм болдог гэсэн. Нэг хамгийн эвгүй юм нь яасан бэ гэхээр би ингээд оффист ажилладаг байсан. Манай офис ингээд би энд суугаад манай
нэг их чинь суугаад бусад багийнхан маань урт ингээд суучдаг ийм тий хэлбэрийн ингээд бөөрийн хэлбэрийн суудаг гэсэн. Тэгээ ингээд унтчихсан чигээд офсоо зүтлээд шууд ингээд ажиллаа ингээд шууд зүтэлж байгаа. Тэнгүүд манай ажлынхаа яг л ингээд хоорондоо нээлтдгээр нээлтэл хоорондоо жаахан хэрэлдээл ингээд нээлтжсэн. Тэнгүүд манай эдэн залуучууд хоорондоо ингээд ярьж маа чи тийм биз дээ тгээ юм ээ гэж ингээд тэнгүүд манай хажуу суудаг ихч маань болохоор ингээд үгүй наа чин тийм бидтэй гэдэг нөгөө хүнээс асууж байгаа байхгүй юу. Гэсэн чи үгүй тийм штэ гэдэг ингээд ямар нэг ойлгохгүй зүгээр л ийм бидтэй ингээд нөгөө манай ихч асуусан. Гэсэн чи манай хажуугийнч гүү штэ үгүй үчээрс буураа яриад наа чи ийм бидтэй тийм бидтэй хулаа гэж надраа харсан байхгүй юу. Тийм. Тэг би ингээд хажууд шаарч байгаас тий. Зүгүүдэндээ ингээд хажууд шиг ингээд харчихсан. Тэг. Гэсэн чи манай ихч үдээс тийм бидтэй хулаа чи ингээд хэлтэй наа чи худлаа яриад байгаас тий. Тийм бидтэй хулаа гэд ингэснэ. Царай нэг энд байжсэн тийм бидтэй хулаа гээ яг ингээд чихэндээ хөвчээд тэг би эсэрччихсэн. Тэг. Яг чихнээс дахиад бас нэг юм хулаан гэж намайг дуудаа тэг би эсэрччихсэн. Тэг. Тэгэж офисынхаа гэж зүйлжсэн. Тэгэл бас л нөгөө ядаргаатай санагдал яа би угаасаа л өглөө бас ажилдаа очиж штэ ягаа заавал ажилдаа дахиж зүгдэх хэрэгтэй бэ гэл тэг түүхтэй санагдчихсан юм аа. Яг ингээд иймэрхүү юм болж исэн. Манай дүү бас ээж аваан дээр унтна. Бас дүүг шоглдог байсан. Шоглог гэх юм одоо юу гэх нэг тийм болчтой байсан блэ. Ганц л одоо тэрийг ярьчихсан тийм яасан бэ гэхээр ингээ унтчихсан хоёр хөлөө гаргацсан ингээд унтчихсан чи ингээд та хөвөл дээрсэн гэдэг юм хав халуунгаар ингээд бариад тас гэсэн. Тэгээд маад ингээд цочоос ирсэн чи ингээд бас яасан юу ч байхгүй. Тий. Ягаад ээж ортой холбогдоод юм уу? Харин их сонио тэр ихэвчлэн хаяа ээжийн орны хажууд байдаг толтой холбоотой юм болов гэд зөндөө бөө удгаан их чинь ах нараас асуугаад юусаа хариулт өгдөг байсан байхгүй юу. Тэгээ нэг өдөр яасан бэ гэхээр шал өөр хэрэгээс болоод тэр асуудлын хэргийг олсон юм. За. Үндсийг нь яасан бэ гэхээр манай ингээд өөр жоохон дүү байдаг күнзэд ингээд сурдаг өдөр ингээд хичээлээ тараад гэлөө аваад ирдэг. Тэнгүү бидэд болохоор ойрынхоо ажиллаа таваад орж ирдэг. Төрүүлж ирдэг. Тийм төрүүлж ирдэг. Тэгсэн чинь хэд хоногийн өмнөөс энэ намайг сүнс дагаад байна гэд. Манайд тэгж нөө яасан гэсэн чинь үгүй би ингээд нөө маа тэр дүү маань ээж өрөөнд одоо орсон байгаа байхгүй юу. Тийм ингээд унтчихсан чинь ингээд ээжийн энэ нойлд ингээд нэг юм дуграад эсвэл би ингээд өглөө босох гэх тэгэхээр ингээд энэ нүүрээ ингээд угааж онгоод хойно ингээд миний хүн байгаад байгаа юм шиг миний ингээд нүүрэн дээр ингээд амьсгалаад амьсгал ингээд ярьсан. Тийм түнгүй бид ч нөгөө гайгүй шүү тий. Харцсан гайгүй ингээд болцсон. Ямар нэг юм болох юм бол имиж мэлж ингээд ярьсан. Үгүй наа чи гайгүй охоо эсвэл хилчээ гэж яадаг имэд хилчээ гэд. Тэг хилсэн. Тэг янз бүрийн болоогүй. Тэгээ тэрний дараа яасан бэ гэхээр нэг өдөр маадуу ингээд орч ирсэн. Гэртээ орч байж байгаа. Би яг ингээд автобус буудлаас буудалтай буугаад яг гэллэгөө орч ирсэн чи маадуу гинт залгаад та газ хүрээд ирээ маад хүн орж ирсэн мэн гээд. Маад эрэхтэй орж ирсэн мэн газ үүдээ би хайгаад ингээд би тэгээ гайхаа юу эрэхтэй үү яаж орж ирсэн наа чин ингээд юутай кодтай үдтэй яхаар ингэж орж иртээ ингээ хүн амьтанд хэлсэн юм гэсэн чи би мэдэхгүй байна би ингээ гаад ирсэн гээд тэгээ би ингээл газ ингээ гэллүүгээ ороод кодоо хийгээл ороод яг хинч орж ирэх хэсгүй дээ ингээ доо сөөх мөхтэй ярьтай мөгөл ингээ орж байж гэллүүгээ оржсэн чи маадуу ингээ тэнд ингээ айцсан ингээ байж байгаа байхгүй чи яасан гэсэн чи үгүй ингээ би өрөөндөө ингээ байжсэн чи манай энэ ээжийн нойлын гэрэл ингээ анивчаадсэн гэ анивчаад эндээс хүний хоолой сонсогдоод юм нэг ахын хоолой сонсогдоод юм дагцсан тий юу вэ гэд тэгээд би ингээ хайгаад энэ өрөөг ингээ хаагаад тэгээд ингээ одоо том өрөөнд би сууж ингээ тэнгүүдээ би нөгөө дүүгээ гэхдээ хамгаалах ч юм бол үгүй наа чи юм байхгүй тэгэл яг ээжийн өрөөл авах гэсэн гинт би өөрөө яг өөрөө ингээд хаалгыг онгойлгох гэсэн жигдээсээ хүн байвал бас яах ч юм бэлээ гэж одоо тэгснэ ер нь хойлоо хаалга онгойлохгүй зүгээр яач төгччихье гэдэг төлхөр болоод төгжээд тэгээ бусад хүмүүс ихийг хүлээж агаад тэгээ бүгдээ ирээд тэгээ манай хүн бас манай найзлуу ирчээд хаалгыг ингээ онгойлгоо шалгаад үзэн тэгээ юуж байхгүй нугаас юуж байхгүй тий тэгээ шууд тэр өрөөнө бүгдээрээ ингээд юм сонин юм чихүүц хүрээд шууд ээжөө залгаад ээж одоо л энд ямар нэг юм хийхгүй л бол энэ үнэхээр яаж ийна хэрэг сэтэрч байна тий бүр ингээд амар айлгаж юм энэ химэн чи дүү мөч чинь бүр яачлаа хамаг ингээд царайн цайгаад бүр ингээд ямар тусгүй болоо наа чи амар айцсан байна гэд тэгээд за би хэд оногоос очие гэдэгсэн аахгүй тий тэгээд хэд оногоос ирсэн мэ эрэхтэй нэг ахтаа онд ирсэн тэр ах болохоор бас нөгөө уул нь бидэд өөрсдөө ингэсэн бөө зарангууд байгаа гэтээ тэр ах ингээд саяхан
бодсон. Гэтэ би сайн ойлгоогүй л дээ. Би ч сайн үздэг хүнгээд нэг ахад агуулад ирсэн. Тэгээд ингээд хэлвээ. Тэг ингээд нөгөө маа дүү чи ингээд ийм болсон гээд ингэсэн намаа дагаад ингээд тэнгүү бидэрт юу ч харагдахгүй юу ч мэдэрчгүй манай зөвхөн дүүдл харагдаадсэн билээ. Тэрийгээ хэлсэн чинь нөгөө ах чинь ингээд харж яснаа. За би яах таа. Балкон дээр харж таа. Тамхи татдаг гэдэг чинь. За гэл үнсний сам өгөөлтэй тамхи татуулын хүлээ зогсож байгаа те ингээд орж ирсэн. Тэг ингээд балкон дээр бэжсэн. Тэг би өөр ингээд балкон руу ингээд орж ирээд та яасан бол ямар нэг юм ботсон гэсэн чинь угаасаа дагцсан байна. Одоо энэ балкон дээр байна. За. Тийм, балкон дээр хамт байна. Хамт ээж юм. Тийм. Читгүүр гарч ийг. Тэгэл балконыг хаагаал тэгээд 5 минут хүлээж аваад нөгөө ах чинь ингээ орч ирээ. Тийм. Тэгээд за ич саргатаад явуулсан гэд. Энд яагаад очсон бол гэсэн чинь нөгөө маа дүүлөө зааж байгаа чи хүнээс юм авсан байна. За. Чи хүнээс юу авсан гэд. Тэгсэн чинь маа дүү гайхаж хачсан гэд. Би нэр найзынхаа түлхүүрийг хатсан шин. Тэгээ энэ ягаад юун түлхүүр зүгээр л түлхүүр үст яасан гэсэн чинь нөгөө найз нь түлхүүрээ өгөхөөс өмнө хэд хоногийн өмнө юун дээр оршуулган дээр очсон байж таарсан бэл. За. Оршуулганд явсан хүүхдээсэн. Тийм. Тэгээд тэр ангийнханд ингээ оршуулгын юм гэж өгч мөгсөн. Тэгээд тэр хүүхэд нь манай дүүтэй амар сайн найз болохоор юмаа өгөхдөө ингээд хүрээл ханд өгсөн юм шиг лээ. Тэрийг ингэж хаас оршлоноос ингэж дагангуудаа манай дүү дагаад хүрээд ирсэн. Тий. Тэгэж дагч байсан маа дүү тэгж ялгаж ирсэн. Тэгээд бидэд ингэ бодоод энэ ах чинь гайгүй сайн харчтай мэн гяс ингэ учлан олчлоо тийм ээ. Тэгвэл ашгүй нөгөө энэ ээж орны талаар гэс асууж игээд тийг асууа. Тийм. Та ингэ нааш хөөдрөө ээж орон дээр ингэ сууж юмж үзээд одоо яадаг чи энэ тойл гэж бодоод байгаа гэтээ мэдхгүй бидэд ингэ биеийн унтангууд л дандаа ингэж ийм эвгүй юм болдог. Би бол энэ дээр маш олон удаа сүнсэнд харуулж ирсэн. Маш олон удаа ингэ сүнсэнд харуулаас иржсэн. Миний ингэ чихэнд юм шивэнжсэн, намайг зүуднээс сэрээжсэн. Гэтэ сүултээ үнэхээр ядаргаатай ингэ юм шиг байгаад байна. Та ингэ хараад өгсөн чинь нөгөө ах чи ингэ орон дээр ингэ хэсэг сууж байгаа л бас ингэ тамхиад татцсан. Тэгээ ингэ нэг босч үзээл. Нэг ингэ сууж байгаа л. Тэ ингэ л харж яснаа. Энд чи юу хиний оруулаа гэсэн чи ээж гэсэн чи ээж чи юу л энд байгаа л гэсэн чи ээж яг үндэ тэр гэрээс нүүгээд удцсан байхгүй. Тий. Хаяа ингээд хайлтайлт ингэж орж ирдэг, орж иж хувцаагуудаг, эсвэл нэг усанд ороод тэг буцаа авчдаг гэсэн. Тий. Тэгэнгүүтээ ингээд явчихдээ ш тэгээд ээж үргэлж байгаа байхгүй. Тэгсэн чи нөгөө ах чинь сонсонгоотой чи онгодуудаа энд үлдээсэн биз дээ гэдэг чийсэн. Тий. Яасан бэ гэхээр ээж угаасаа тэнд ингээ маш олон жил тэндээ амьдэрсэн. Тэгээд нөгөө алтан түвшээ маш олон онгодуудаар хамгаалагдсан байдаг. Тэнгүүтээ нөгөө онгодууд нь ээжийг унтчихаа шүн зүүдэнд нь орч юм хилж өгдөг гэсэн мөлий. Тий, одоо энэ онгодыг ингэн энд ийм болно, энд ийм бэлт ингэ гэж хэлдэг байсан. Тэр онгодуудаа ингээд тэндээ үлдээгээ явцсан. Ээж өөрөө нүүсэн гэдэг онгодуудаа хилээг байсан мөлий. Тий. Тэгээ нөгөөдөл нь үлдсэн. Шоколад. Тий, нөгөөдөл нь бид эдээ шоглог гэх юм уу одоо ийм муу юм биш шүү дээ. Бид эдээ хамгаалах ёстой. Гэтэ нөө ээж их бид нар их биш. Тэгэнгүүт ингээд давхцаж ингэж орч ирдэг байсан гэлээ. Хитрхи хүчтэй, хитрхи тэнд олон юм сүнсүүд байгаад болтсон юм шиг үлээ. Тэгээд ээж ингээд чи одоо маргааш явахдаа гэрээсээ гарахтаа онгодуудаа авч явъя. Тий. Ингээд аргадаад тий. Тий, аргадаад одоо хамт явнаа гэд орноосоо босохдоо тгийж хэлж босоод тэгээд гэрээсээ гарахтаа за явцгаая гэд тэгээ хаалгаа хаагаад тэгээ яв гэж. Гүсбам. Тгийж авч явжсэн. Сонин тий. Тий. Тэрнээс хойш ямар ч тийм юусэн сонсогдох болсон. Би энийг яг хөө зүгээр бөө хүнийг яг хажуудаа суулгачаад асууж чадаагүй л дээ. Нэг асууж агаад нэг хальцагнуулсан. Тэг би мэдж байгаа юм чи мэдж яах гэдэг юм ингээд. Чи зүгээр сонирхсан байж магадгүй. За ингээд олон онгоцтой хүмүүстэй одоо имэн вэ те таньдаг хүмүүс байна гэж чи сонирхоод асууж исэн байж магадгүй гэд. За жишээ нь одоо эмээгээ ч онгод байгаа шүү дээ. Эмээг гэхэр чинь мэдээж жоо настай хүн байгаа. Тэнгууд тухайн хүн дээр бууж ирж байгаа түрүү надад нэг хэлсэн дээ. Хатан. Тий, хатан бууж ирдэг. Хатан бууж ирдэг те.
хэдэн 100 эсвэл 1000 жилийн өмнө амьдарч исэн хүн гэдгийг асууж үзчихсэн үү? Би яг өөрөө хувьдаа асууж байгаагүй жоох хөвт байсан болохоос түрүү. Манай ээж бол асуудаг байсан. Манай ээж бол бидэд бол юуны ингэдэг хүмүүс сонсол амар худлаа гэж ингэж магадгүй. Гэтэ зүгээр ээжээс нэг удаа сонсч ирсэн маань Чингисийн хиний үлээний нэг юм ач хүүгийнх нь шууд удмын хүмүүс шүү гэж хэлжсэн. Тэгэж нэг асууж үзчихсэн юм шиг үлээ. Би бол тэрэнд нэг тийм бид нар өнөөдрийн нийгэмдээ л ингээл өнөөдрөөрөө л амьдэрдэг тийм хэм маягт орсон шүү дээ. За өнөөдөр би идэх ёстой, өнөөдөр найзуудтайгаа уулзах ёстой, өнөөдөр одоо чигтэрийн нэвтрүүлэг хийх ёстой. За энийг юутай холбох гээд байна гэхээр бид нар нөгөө нэг ёс заншилтай ялангуяа энэ одоо бөөгийн сахиус энэ чинь Монголын бидний юм шүү дээ. Энэ нөгөө юу гэдгиймдээ одоо хайрлж, нандинаж, илүү ойлгож, мэдж авах ёстой юм гээд. Тэгэн гол би сая яг нэг асууж байгаа юм гэхээр Чингис хааны удмын нэг тийм хүн шүү гэж би хэлжсэн байгаа шүү дээ. Өөрөө тэр Монгод маань. Тэгвэл би тэрэнд л итгэдэг байхгүй. Бид нар чинь дээшээгээ нэг 4-5 үе мэдүүл их хүн болчиход байна шүү дээ. Өвөөгөө ч юм. За би бол чинь хувьдаа бол мэдэхгүй. Манайхан жоохон тэрэндээ тааруу гэдэг чинь. Зарим айл бол нөгөө мургийн бичиг гэдэг. Тэгэн гууд би тэрэнд итгэдэг байхгүй. Өвөөгийн үрчгэн 1000 бат тахгүй тий. Тэгээ хэлэхээр дуусахгүй штэ өвөөгийн имээ байсан л байгаа. Тэр маань л бид нар дээр бууж ирээд байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Удмынхандаа л буучих хэвээр. Удмынхныгаа л хамгаалах хэвээр тий. Хамгаалах засах хэвээр. Хамгаалах ч явах тий. Одоо нэг муу юм тохиолдох гэдэг юм биш зүгээр нэг зам мөрийн сайхан тэгшлээд тий. Тий. Ер нь бол би зөвлөгөө өгөх гэж айгүй ойлгох дуртай. Тий зөвлөдөг тий. Тий яагаад вэ гэхээр нөгөө хэдэн мянган жил амьдарчихсан ингээд өвөөгөө ийм хүмүүс байгаа шүү дээ. Ер нь бол амьдралын замыг ямар байдгийг ойлгоцсон. Паттернийг ойлгоцсон гэсэн үг. За энэ насны хүүхэд ингэж яваад ийм сонирхол ийм болж тань да гэд. Угаасаа ойлгоцсон, угаасаа зөндөө харцсан өөртөө амьдарсан хүмүүс. Тэрийг ингэж хэлдэг. Тэрнээс бол шууд ингээд зүүн чимрэгч эсвэл ингээд ирээдүйд очсон юм шиг хэлэх боломжгүй. А гэхдээ угаасаа юм чи ингээд тойргороо өнгөрсөн юм ирээдүйд автагдчихлээ гэдэг учраас монголчууд эртээр үед гэх юм уу одоо Чингис хааны үед гэд би саяхан нэг буутай бас яриа суучтай гоё санагдсан. Тэрнгээр л энэ нэвтрүүлгээ дуусгая да. Чингис хаан жишээ нөгөө бурхан алдаа уулан дээр очиод хідэн цагаар хідэн хоногоор нөгөө бясалгад сууж агаад үг дээдстэйгээ холбогдоод за би ингээ бүх зааварчилгаа авчлаа. Одоо ингээ мордноо гэдэг дандаа яа гэдэг ч юм те. Тэгэхээр ерөн зүгээр монголчууд нөгөө тэнгэр заяатай гэж ярьдэн шүү дээ. Тэнгэр заяатай монголчууд гэл. Тэгэхээр ерөн зүгээр энэ удамдаач тэр мэдрэмжтэй мэдрэмжгүүдээ ч биш зүгээр ер нь монгол хүн болгон нэг жоохон тэнгэр сүсгтэй байгаад үгүй л те. Надад бол тийг санагдаад байгаа шүү дээ сүүлийн үед. Тий. Бас энэ ялангуяа season 2-ыг хийснээрээ одоо нөгөө учиргүй нөгөө сүнс чөтгөр тэр нь чинь надад ингээ нэг тийм сонирн биш санагдаад эхэлж байгаа байхгүй юу. Магадгүй 3 дугаар season-ээ илүү жоохон тийм нөгөө танин мэдхүү талаас нь хий гэж бас бодоод эхэлсэн байгаа. Учиргүй аимшиг юм одоо үзэгчд ч гэсэн жоохон уйдаж эхэлнэ шүү дээ. Би тэгэл ээдсэн чинь миний араас тэгж дуудал шүн урдчихсэн чинь тэгэл тийм хараал гэл. За өнөөдөр над дээр ч бас нөгөө ялангуяа одоо бүр маш ойрын имэн одоо юм удган гэсэн үг тийм удган. Хүний бас удам тэгээд илүү жоохон мэдрэмтгий тэгээд тэр талаасаа сүнсээ ингээд сайхан гаргаад оруулцдаг. Тэгээд ярилцахад үнэхээр таатай байлаа. За тэгээд нөгөө түрүүн миний ярьжсэн нөгөө Арагийн маань ингээд дээжээс хэлэг болгож байна. За өртөө дөрөв байлаа. Дугаартай хамт байсан баярлалаа. Subscribe-а дараарай. Баяртай.
Улаанбаатар Сонос олон улсын хөгжмийн наадам 8 дугаар сарын 2-нд төв цэнгэлдэх хүрээлэнд. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай.